Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Ивэлт Баасан гарагийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ өглөө их олон цуглаан өглөөний тайлбар, өглөөний хүндэтгэл мөргөл хийж байгаа гэж бодож байна. Тэгэхээр миний анх явдаг гэсэн цуглаанд тэгдэг байсан. Өглөө хамтдаа бүр маш эрт бид нар хамтдаа бүр ингээд үүр цайх үед өглөөний тайлбар хийдэг гэсэн. Есүс өглөөний тайлбарлыг яагаад сайн басан гарагт хийдэг вэ гэсэн асуултанд манай тэр үед манад үйлчлүүлсэн пастор үг ярьсан бэхээр учир нь дахиж Есүсээр бид нар надтай хамт залбираач гэж хэлүүлмээргүй байна. Энийг бид нар өөрсдөө хийх хэрэгтэй. Өөрсдөө мэдээд өөрөө мэдээд. Яагаад гэвэл Есүс загламаар хадагдан алдагснаас хойш одоо бид нар бие биенийхээ төлөө залбирч өгөх цаг болсон болохоос дахиад төржээд миний төлөө залбирч өгөөч гэж Есүс бол одоо хэлэхгүй байхгүй. Одоо бид Есүсийн төлөө залбирах шаардлага байхгүй болсон. Харин Есүсийн нэрээр тэр залбиралд хэрэгтэй байгаа, тэр ганцаарч байгаа олон хүний төлөө залбирч өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн сайн баасан гарагийн өглөө бол хамгийн түрүүнд сэрэм бодогддог зүйл бол залбирах байх. Тийм зүйл байдаг шүү. Харин таны хувьд сайн баасан гараг яаж эхэлдэг вэ? Орой цуглаандаа очивол тэгэл болоо юу гэдэг асуулт бас байна шүү дээ. Тэгэлгүй маш чухал бас зүйл юм те. Тэг бид нар их хөвчлэн би саяас өөрийгөө ч гэсэн бодсон чинь Ивэлт Баасан гарагийн орой цуглаан болдог. Цуглаан дээрээ очивол цуглаан дээрээ тэдгээр одоо ёслол гэхүү те үйл ажиллагаагаа хийчихэл болцдог ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдээр ер нь ол хүлээж авдаг. Тэгэхээр бид бас илүү утга учиртай, илүү тунгаасан, эзэнд залбирсан, талархсан тэдгээр цагуудыг бас онцгойлон зориулалттайгаар гаргах хэрэгтэй гэдэг зүйлийг бас бодож дотроо бас шийдвэр гаргаж байна би. За тэгээд ер нь бол Хермоны шүүдэр нэвтрүүлэг бүгд хамтдаа эзнийг ирэн хайж байгаа шүү. Бидний зүгээс та нарт ингээл нэг номлол хийгээл те. Та нарыг ингээрэ тэгэрэ гэж байгаа биш. Бидний зүгээс та нартай хамтдаа эзний үгийг хамт суралцах, эзнийг хамт ирж хайх энэ боломж сувг нээгдсэнд гэтээ үртэл онгорхой байхыг бас мэдэхгүй шүү дээ. Нээгдсэн байгаа учраас ч юм хамгийн сайнаар ашиглая гэдэг ингэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн нэвтрүүлгийнхаа төлөө маш их сайн залбирч, хөтлөгчдийнхээ төлөө маш сайн залбирч хамтдаа энэ нэвтрүүлэгтээ бас оролцоотой байгаа. Энэ Ивэлт Баасан гарагийг бүгдээрээ эзэн дотор өглөөний нар мандахаас жаргах хүртэл хамт өнгөрүүлье гэж. Амен. Тэгээд өгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд та эзэнний өмнө ирээд онцгойлон тэр талархах, тэр залбирлын цагуудыг үнэхээр гаргаарай. Тэгээд хамтдаа эзэн бурхныг магтцгаая. Есүс бүх үндэсний найдвар, Есүс бүх зовлонгийн тавшаа. Та бол Тэнгэрийн найдварын их үндэс. Есүс харанхуй гэрэл, Есүс бүх амьдралын үндэс. Та бол ганцаар дэлхийн бүхий гэрэл. Бидний төлөө амиа өргөн гинжи тасарч та амьсан. Та бол бидний бүхий найдвар, та бол бидний улгаан хахаа, та бол гэрэл бүхэн үний найдвар босон. Та ухлээсэн ич нүглийг асан, их амрын хаан бидэнтэй хаан.
болсон танд бид итгэнэ Есүс бүхэнсний Есүс бүхэнсний дадва Есүс бүх завсти таша Таботин грин дадварини ундэс Есүс харахын Есүс харахын гэрэл Есүс бүх амьдралын үндэс Та бол газар бидний бүхий гэрэл Бидний төлөө амиа өргөд гинжиг тасаж та амьсан Та бол бидний бүхий найдвар Та бол бидний улгаан хахаа Та бол гэрэл бүх дэлхийгээр түлэгч чам Та ухээс амиж нүглийг асан И хамрын бидэнтэй хамт Есүс та бол бүх хүмүүсийн найдвар болсон Танд бид итгэнэ Бидний төлөө амиа өргөд гинжиг тасаж та амьсан Бидний төлөө амиа өргөд гинжиг тасаж та амьсан Та бол бидний мөнхийн найдвар Та бол бидний улгаан хахаа Та бол гэрэл бүх дэлхийгээр түлэгч чам Та ухээс амиж нүглийг асан И хамрын бидэнтэй хамт Есүс та бол бүх хүмүүсийн найдвар болсон Танд бид итгэнэ Танд бид итгэнэ Танд бид итгэнэ Танд бид итгэнэ Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За одоо бид нэр хамтдаа Лук номын 23-ын 34-р ишлэгийг хамт үзье өнөөдөр. За тэгээд Библийг ингээд уншиж байхад нөгөө нэг Библи дуустдаггүй ном гэдгээрээ миний хувьд миний сэтгэлд маш гоё санагддаг. Тэрний үгээр кино үзчихсэн бол ингээд нөгөө тэр нэг гайхалтай хүний амьдрал гараа сүулт нь үхэл те. Тэгэл ингээд түүний үйл хэргийг хүмүүс одоо өргөлжлүүлж ийн гээл ингээд явдаг штэ те. Тэгсэн чи Есүс одоо ч гэсэн те өөрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж байгаа тэдгээр хүмүүстэй хамт байгаа зогсгүй тэдгээр хүмүүс нь биш. Есүс өөрөө хүмүүсийг аварж байгаа гэдэг нь хамгийн гайхалтай. Амен. Хамгийн гайхалтай хэсэг нь тэр. Есүс загалмай дээр байхдаа хэлсэн 7 үг байдаг. Тэмдэглэгдэн үлдсэн байна. За мэдээж 6 цаг загалмай дээр байсан юм чи Есүс залбирах ч юм уу эсвэл өөр зүйлүүдийг хийх ч юм уу те эсвэл хүмүүс яг сонсож амжаагүй ч юм уу те. Эсвэл олон сонссон боловч Библиэлд бичигдэн үлдээд бидэнд хэрэг одоо юу гэх бидний авралт яг онц хэрэгтэй биш хувь хүмүүстэй хандсан, хувь дагалдагчдтай хандсан үгүүд бас байсан байхыг бол үгүйсэхгүй. Ямар ч гэсэн 7 үг бол үлдсэний өнөөдөр нэг нь бол аава тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэдэг энэ үг байна. Бид дандаа ухаантай байгаагүй тэрийг өвлөншөрөх хэрэгтэй. Та пасторуудыг ч юм уу эсвэл хэн нэгэн бурхны үгийг дамжуулж байгаа үнийг ч юм уу эсвэл одоо юу гэдгийг таныг загинсан, зэмлсэн ч юм уу те тийм хүмүүсийг та хэзээ нэгэн цагт
эдгээр ч гэсэн өөстөө гэдэг гэж бодож исэн байж магадгүй тийм ээ. Тэд нар ч гэсэн ухаантай хүмүүс биш. Ер нь бол ухааны тухай ярина гэдэг бол жоох өрөөсгөл ойлголт. Яагаад тэгэхээр ухаан гэдэг чинь тухайн үед аргыг нь олж байгаа нь ухаантай гэсэн үг биш. Туршлагатай байж болно. Тухайн үед юмны шийдлийг нь мэдж ийн гэдэг нь ухаантай биш те. Сурж боловсрсан байж болно. Харин Есүс Христийн хувьд бол миний хувьд бол юу гэж боддог вэ гэхээр, юу гэж итгэдэг вэ гэхээр Есүс хэлсэн үгүүд нь яг тэр цаг үедээ яг хэрэгтэй байсан. Бүр хамгийн чухал зүйлүүдийг л Есүс дандаа хийдэг байсан. Учир нь Есүсийн энэ дэлхий дээр амьдарсан 33 жилийн тэрхүү хүний бие дотор амьдарсан тэрхүү амьдрал нь үнэхээр олон мянган жил төлөвлөгдсөн, олон 100 жил зөгнөгдсөн. Тэгээд одоо юу гэдгийг цаг минут болгоноороо Бурхны өмнө одоо үнцэнтэй тийм цаг хугацаа байсан байна. Есүсийг залмаа дээр хүмүүс тавталж байсан. Хүмүүс Есүсийг 7 хоногийн өмнө Давидын хүү те одоо Хосана гэж угтчаад 7 хоногийн дараа Есүсийг те түүнийг цовдол гэж хэлсэн. Барабыг чөлөөлөө гэж. Тийм ээ, Есүс гайхалтай номлогч, Есүс гайхалтай юм хам заадгийн. Гэхдээ Бараб шиг ядаж нэг ганц хоёр Ром зэрэг алчаагүй л байхгүй юу? Ромчуудаас нэгийн ч гэсэн цөөлөөгүй л байхгүй юу Есүс бүр те? Харин ч бүр Есүсийг ингээд те Ромчуудын эсрэг янз бүрийн юм ярих болов гэж утсан чи Есүс бүр Ромын эзэн хааны зоос үдүүлж яагаад бид нар ингээд Есүсийг те Ромчуудын эсрэг нэг үг хэлчих юм бол бид нар Есүсийг дагах гэдэг чи Есүс хааны ямиг ханд нөгөө, Бурхны ямиг бурханд нөгөө гэдэг ингээд дэмжээд байгаа юм шиг, дундыг өрөөд байгаа юм шиг байна. Харин наад Бараб чинь хичнээн дээрм чинь жоох өөдгүү хүн ч гэсэн ямар ч гэсэн ромчуудаас нэг хэдийг алдсан шүү. Тэ? Тэр ер нь бол тэгээ бидний төлөө юм бодтой юм хийсэн нэг бид дэмжмээр байна гэдэг ч юм уу. Тим хүмүүс ч гэсэн олонний дунд бол мэдээж бол байсан байх. Ямар ч гэсэн тэд нар алуурчныг сонгож хүн төрөлхтний төлөө амиа зориулж байгаа тэрхүү нэг загламаа дээр цавдлахыг харийн захирагчаас шаардсан. Энэ Бурхны төлөвлөгөө байсан баг. Та Бурхны төлөвлөгөөнд ямар байдлаар оролцож байгаа вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Та хүмүүст урам өгч хүнийг хүчрхэгжүүлдэг үү? Эсвэл та хүмүүст зовлон өгч, хүмүүст бэрхшээл өгч, хүмүүсийг одоо асуудал юу гэдгийг хүмүүсийн хувьд та одоо асуудал нь болж тэгээ тэр хүмүүс таныг харахтаа маш хэцүү олон зүйлийг мэдрээд тэгээд за бурхан минь энэ сайнаа юу хийж байгааг мэдэхгүй байгаа л да. Сайнаа хэний эсрэг зогсоод байгаа. Яг одоо юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа болохоор та түүнийг уучлаарай гэж. Тэр хүн бүр таны хийж байгаа муу зүйлээс болоод илүү хүчрэх, илүү бурханлаг нэгэн болж байна. Та харин тэгээд тэр ч гэсэн бурханы хүсэл төлөвлөгөө биелж байна. Гэхдээ бид нэр хүмүүсийн асуудал байж бурхны хүсэл төлөвлөгөө биелүүлмээргүй шүү. Бид нар яг энэ Библийн хэсгээс энийг сурмаар байгаа. Бид нэр хүмүүс бидний төлөө залбирахтаа бид нарыг одоо бидний зүрүүд гим нүгэлтэй дуртай хүмүүсийг зовоодог, хүмүүсийг шүүдэг, буруу талд зогсдог ийм байдлаасаас олж бидний төлөө залбирах ш. Харин тэр хүнийг бурхантай айлгаж өгсөнд баярлаа. Тэр хүнийг ашиглаж байгаад баярлаа. Тэр хүнээр дамжуулан хийж байгаа таны хайр үйлсэнд баярлаа гэж залбирх. Тийм залбирлын төвд цөмөр амьдрмаар байна. Есүс загалмаа дээр байхдаа ааваа тэднийг уучлаач, учир нь тэд юу хийж байгааг мэдэхгүй байна гэж хэлэхдээ зарим хүмүүс бүр юу буруу юм хийж байгаагаа мэдсэн ч гэсэн Христийн эсрэг түүнийг бүр загалмаа дээр цовдлчоод тэгээд бүр зогсохгүй заяа. Тэгээд бүр ханахгүйгээр Есүс рүү дайр давталж байгааг харахтаа Есүс үнэхээр хэлж байгаа байхгүй. За энэ хүмүүсийг үнэхээр ингэж орчиж болохгүй. Энэ хүмүүсийн ямар буруу юм хийж байгааг хүмүүс ойлгож зогсохгүй. Энэ хүмүүс өөрөө ойлгож байна. Тэгэд яг энэ чигээр нь үлдээчих юм бол энэ хүмүүс бүхэл түүхийн туршиж хожим намайг эргэж ирэх хүртэл энэ хүмүүс мох хүмүүс хэвээрээ үлдэнэ. Тэгвэл хүмүүсийг яг эднэртэй төстэй ажил хийх болгонд нь хүмүүс эднэр бол урагчд, эднэр бол тамд оногчд, эднэр бол гэж бодох болно. Тэгвэл хүмүүсийг гим нүгэл хийж явах үед Бурхны зүрх сэтгэл, Бурхны хүү Месая, Есүс Христийн зүрх сэтгэл ямар байдаг вэ гэдгийг хүмүүст ойлгуулж үлдээх хэрэгтэй. Тэднийг уучил, тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Доромжилж, зовоож, цовдлсон хүмүүс буруу зүйл хийж байгаагаа ерөөсөө мэдэхгүй байсан. Зарим нь ажиллаа хийжсэн багтаа хүн цаазалдаг ажилтаа бол энэ баг. Гэхдээ Есүс тэднийг яллахын оронд өршөөлийг сонгосон.
Ер нь бол мэдгүй ойлгохгүй хүмүүс их олон байгаад байгаа. Ер нь бол бас та ярихаар Есүст итгэх хүмүүс биш ч байж болно. Хүмүүс тэгдэг байхгүй. Тэр тийм сайн бол гэрийнхэн Есүст итгэхэд яасан. Тэр тийм сайн бол тэр хүнтэй ярилцахад тэр хүн одоо хүртэл тэрнтэй уулзсан л гэдэг байгаа. Тэрнтэй найз байсан л гэдэг байгаа. Тэрний ах нь гэдэг байгаа, дүүн л гэдэг байгаа. Тэгээд одоо тэд нар Есүст итгэсэн хаана байгаа гэдэг ч юм. Гэтэл яг үнэндээ Есүс Христийн дагалдагчдын дотор ч гэсэн урагч байсан гэдгийг бид энэ бүхэн Бурхны төлөвлөгөө байсан гэдгийг бодох хэрэгтэй. Та өөрөө Бурхны төлөвлөгөөний ямар хэсэг байгаа вэ гэдгээл бодох хэрэгтэй болохоос хүмүүс Бурханд яаж ашиглагдж байгаа дээр хүмүүс Бурхны үйл ажилд ямархуу дүртэйгээр оролцож байгаад анхаарлаа хэд төвлөрөх хэрэггүй гэж. Зарим нь үгээр шархлуулж, зарим нь үгээр гомдоож, зарим нь өөрийнхөө үйлдэлийн цаана юу байгааг мэдгүй бүр мэдсэн ч яадгийн энийг л унгаж ивэл гэж бүр ингэж муу сүнсний хэрэглээ одоо хэрэглэгдэхүүн гэж болж байгаагаа ч гэсэн мэдсэн ч гэсэн хийж байдаг. Тэгсэн ч гэсэн тэр хүмүүст онгорхоо хаалга, унжуулах олс, тий? Аврах олс, эсвэл аврах цагиргийг бид нар шийдэж өгөх хэрэгтэй. Тэр бол Есүс Христийн залбирлаас л бид нар тэр тэгэх ёстой гэдгийг ойлгож байгаа. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа учраас тэднийг залбирахын, уучлахын төлөө бид л Бурханаас залбирч өгнө гэсэн. Тэгвэл бид тэднийг юу зөв хийх ёстой вэ гэдгийг мэдж байгаа юу? Тэгвэл бид мэдж байгаа. Харин Есүсийн нүдээр өршөөх гэдэг нь бурууг зөвтгөх биш, харин зүрхээ хорслоос, өш хонзонгоос эсвэл юу гэдгийг өөрийгөө хямдхан үнэлэхээс хамгаалах тийм шийдвэр байгаа. Мэдгүй үнтэй хатуу харьцах нь тэднийг өөрчлөхгүй. Харин хайр дэвчээрэл тэдний нүдийг нээж чадна. Өнөөдөр чамаа гомдоосон хүнийг та боддоо. Та бас гомдоосон хүнээ бод. Магадгүй тэр хүн юу хийж байгаагаа үнэхээр ойлгоогүй байж болно. Тэр хүн хэний үгэнд орхоо үнэхээр ойлгоогүй байж болно. Тэр хүн таны хийсэн зүйлийг яг юу хийгээд байгааг чинь ойлгоогүй байж болно. Хүмүүс Есүсийг ойлгохгүй байсан шиг. Яг гэвэл Бурхны одоо хүмүүсийн мэрэгэн ухаанаас Бурхны мунхаглал үргэлж бас илүү байх болно гэдэг нэг юм ишлэл байдаг штеп. Сайн мэдээ бол Бурхны хүч ариун сүнсний дэмжлэггүйгээр ойлгогдох боломжгүй байгаа. Тэгвэл Бурхан үргэлж энэ одоо энэ Бурхны хүч болон ариун сүнсний дэмжлэгийг хүн болгоноор үргэлж онгорхоо байлгадаг биш. Бурхны нэгүсэл үргэлж байдаг боловч Бурхны зөвхөн товлсон цагт Бурхны одоо тогтоосон цагт л хүний нүд нээгдэж, хүний жих нээгдэж, хүний зүрх нээгдэж хүн Бурхны үйл ажлыг ойлгодог байхгүй. Тийм болохоор бид нар хин нэгнийг сайн мэдээ тараагчиг те тэр сайн мэдээ яриад хүмүүс Есүст итгэдэггүй юм гэж бодохын оронд түүнтэй хамт тусаж хүмүүсийн зүрх сэтгэл нэгтгэхийн төлөө хэр их залбирч нэгдсэн бэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Бурхны төлөвлөгөө Есүсийг харах юм бол бүтлгүүдэж нурж байгаа юм шиг байгаа боловч яг үнтэй хамгийн одоо агуугаар хэрэгжижсэн үе нь Есүс загалмай дээр хадагдан алгажсэн үе байхгүй юу? Хүмүүсийн бодлоор бол энэ хүн тэгээд лаглаг номлол хийгээд гой номлол хийгээд эцэст нь ингээд үхээд дуусчин даа гэж бодож хад харин тэр үхэл тэр загалмай тэр зовлон чинь харин тэр ярьж хэлжсэн бүх зүйлүүдэд хамгийн төгсөөр одоо хэрэгжүүлж байгаа яг тэр цаг үе чинь аахгүй. Бasta бүр нэг алтан цаг нь аахгүй. Оргил цаг. Бурхны төлөвлөгөө Есүсийг харах юм бол бүтлгүүт нь нурж байгаа биш. Харин Есүс Христийн урсгах тусаар Есүс Христийн тэр аваата тэднийг уучлаач. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэсэн тэрхүү залбирлаар дамжуулан бүрэн төгс болж энэ дэлхийн бүх хүмүүст энэ загалмайн гавьяа болон энэ урсгасан цус энэ зориулсан биеийн утга учир тэгээ энэ өргөл энэ дахил энэ золиос жинхэнэ утга учир жинхэнэ одоо утгаараа одоо биелж байсан цаг мөч гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Хэрвээ Есүс загалмуудаар цовдлогны дагтаа за аврагдах нь аврагдана л гэж хүсэхгүй тэр л үз гээдсэн бол хэцүү. Харин энэ аава тэднийг уучлаач тэд юу хийгээ мэдэхгүй байна гэдэг энэ залбирал бол энэ өөрийнх нь хийж байгаа зүйл бүх хүнийг аврах одоо боломж гэдгийг Библиэлд бичигдсэн хамгийн агуу залбирал байгаа юм шүү. Та бүхэн энэ залбирлыг хүлээж аваад зогсохгүй бусдын төлөө ч гэсэн ингэж залбирдаг нэгэн болно гэдэгт Есүсийн нэрээр итгэж өрөөж байна.
гарсан цус миний өмнөөс урсан таны нулимс бүх төлөөсийг та төлсөн ич хүрт тэтмийг минь та зүүсэн итгэл найдварыг минь та өгсөн хараар тогтогцсон шин гэрээ харанхуйд замыг гигүүлнэ харанхуйд замыг гигүүлнэ миний даруй Орин шүлтээс аврахын тулд үхэл дуулууртайгаар очоод хар хүртэх хэрэггүй гэд миний сүнсийг Хургны амар тасасан О Есүс хансуулаа та Есүс эзэн та намайг авсан одоо би таних Өсөлтөнд таны зүрх урагдсан ч та твцэн гинт нэгний нулималтанд та дорд үзэгцэн ч бидний төлөө та твцэн God
бид өнөөдрийн үгийн цагаараа Лук 23-ын 34. Аваа тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд эзний тэрийг загалмаан тэр зовлон донд түүний залбирсан залбирлын тэр хандлага тэр зүйлсүүдийн талаар бид нэр суралцлаа. Тэгээд бид ч бас эзний хийсэн эдгээр зүйлсэд утга учиртайгаар ханддаг. Эргээд хүмүүст бас яг энэ сэтгэлээр яг энэ хандлагаар ханддаг байхад бас сануулж өглөө. Тэгээд Бурхны надад энэ асуулт айгүй туслаа. Бурхны төлөвлөгөөнд та яаж оролцож байна вэ гэдэг тэр зүйл те. Эзэн хүмүүст яг хэрхэн хандж исэн, хэрхэн үйлдэж исэн, яг тэр хандлагаар бид бусдад хандах. Тэгээ бас эзний хаанчлал, Бурхны төлөвлөгөөнд бид нэр гар бие оролцох те. Магадгүй хэн нэгэнтэй Бурхны талаар ярилцах тэр цаг хүртэл маш үнцэнтэй утга учиртай байж болох юм байна гэдэг зүйлийг дөнгөж сая бодсон байхгүй. Тэгээ бид нар зүгээр нэг яриа, за зүгээр л нэг гэдэгт нэг тийм төгшөөгөөд ч юм уу, газ хариулаад босдог ч юм уу. Тийм зүйл биш харин утга учиртайгаар энэ зүйлийг тайлбарладаг, хэлдэг, хуваалцдаг тийм байх хэрэгтэй гэдэг зүйлийг бодож илаа. Тэгээд эзний төлөвлөгөө бол үнэхээр агуу те. Тэг яг одоо бас миний амьдралын одоо энэ цаг мөчид эзний тэр төлөвлөсөн зүйлсүүдийг яг амьдралдаа олж хараад эзэнд талархаад явж байгаа яг энэ цаг үе байна. Тэгээд энэ зүйлсүүдийг ингээд олж хараад явж байхдаа эзэнд маш их талархаж одоо түнд алдрыг, магтаалыг, өөрт байгаа тэр бүхэл зүйлээрээ түнд үйлчлэх гэдэг ч юм уу. Тэр зүйлсүүдийг айгүйх бодож байгаа цаг хугацаа байгаа. Тэгээ энэ цаг хугацаанд бас энэ үгийн цаг надад бас илүү хүрлээ. Тэгэхээр тэд юу хийж байгааг мэдэхгүй байна гэдэг энэ залбирал бол хүний ойлголтоос давсан өршөөлийн жишээ аахгүй. Амьдралдаа одоо Есүст итгэхээс өмнө хийсэн нэг юм хоёр одоо юу гэдэг юм уучлал байдгийг. Хоёулангийн хийсэндээ харамсдаг. Гэхдээ нэг хүн нь тэр уучлал өөрийнх нь амьдралд ямар том зүйл болсон бэ гэдгийг ойлгохгүй явж байгааг харахтаа харамсдаг. Би өөрийнхөө хийсэн зүйлд харамсдаг. Харин тэр хүн ойлгохгүй байгаад бол жоохон дотроо харамсдаг тийм. Гэхдээ би өөрийнхөө амьдрал тэр зүйлийг хийсэн миний амьдралыг бас эргэлтэнд өөрчлөлтөнд оруулсан зүйл чухал зүйл болсон. Тэгэхээр Есүс Христ бол бүр хараа биднийг бүр ингээ бүгдийг мэдж байгаа гэж бодож байгаа. Мэдсээр байжээч загалмай дээр насаас. Дараад нь биднийг одоо заримдаа ингээ замаасаа гараа яаж тэнэгдэхийг яаж одоо юу гэдгийг одоо монхоглохыг мэдчихэж бидний төлөө загалмай таадаг. Тийм болохоор Есүс биднийг сул дараа гэдгийг хамгийн сайн ойлгодог нэгэн шүү. Та нар би алдаж болно шүү дээ. Би чи хүн шүү дээ. Би дандаа сайн байх албагүй гэж яг энэ дэлхий яриад байл та. Тийм мэдээж та хоёр нь угаасаа дандаа сайн байж чадахгүй угаасаа. Гэхдээ таныг дандаа сайн байж чадахгүй гэдэг чинь хамгийн сайн ойлгодог нэг юм бол Есүс гэдгийг л хідэж мартаж болохгүй шүү. Хүмүүс болохоор яадаг вэ гэхээр таныг зүгээр сайн биш юм байна гэдгийг ойлгосон цаг мөчөөсөө зүгээр л үнэлэмжээ жоохон бууруулдаг. Тантай яг харилцаа нь үлдэж болно те. Гэхдээ үнэлэмжийг буурдаг. Есүс бол таныг нэг алдан готолч нь ёо энэ нэг алдчих юм. Би энэний төлөө өгөхөд ах чинь ингээд сэтгэл хөдлөөрөө доошо дэшээ болоод идэг нэг юм бол биш байхгүй. Есүс үргэлжил таныг хайрлсан тэр хайр нь яг л хэвээрэл байдаг. Таныг мэдхгүй байхад ч гэсэн таныг хайрлаж ирсэн гэдгийг өнөөдөр бид нэр энэ жишээнээс мэдлээ шүү дээ. Бид нэр Есүсийг мэдхээс өмнө ямар тэнийг мунхаг байваа. Есүс мэдсэний дараа ч гэсэн ямар зүрүүд бас мунхаг байваа. Гэтэл бидний төлөө одоо ч гэсэн Еврей номон дээр хэлсэнчлэнтэй бидэнд мөнхийн зууч бай. Тэр өдөр бүр бидний төлөө зуучлан залбирч байдаг. Бидний бүхсэл сорилтыг туулсан одоо та бидэнтэй адилхан махан бие дотор соригдсон нэг нь бидний хамгийн их ойлгодог гэж. Өнөөдөр бүгдээрээ хамт залбирлаар өнгөрүүлье гэж бодож байна. Уучлсан юм бол уучлсан бай. Уучлсан байж чи хүмүүс үржээд хажуудлаас чинь те тэрийг уучлсан гэн тэрийг өнгөрүүлсэн хэ яаж байгаа юм бити зүгээр орхимаар те тийм юмнуудыг одоо нам дарж авах хэрэгтэй гэдэг ч юм уу те хүмүүс таныг тэгж ятгах гэж байна. Уучлсан бол уучлаа. Есүс уучлаа буцаж авах байхгүй. Хэрэв бид нэр Есүсийн одоо хайр инэрлийг алдж гин гэж бодох юм бол
уучлснаас хойш дахиад хийсэн юм дээр л алдчихж байгаа. Харин Есүс урд нь уучлсан байсан юмнууд чи тэнсэн байсан байхгүй юу? Одоо ингээд бүгд ингээд нэмэгдэж байгаа шүү гэж бол хэдэж хэлэхгүй. Уучлагчаар бид нар өөрсдөө талархалгүй зөрүүд амьдраа дахиад алдсан л гэсэн. Тийм учраас бүгдээрээ энэ өдрийг хамт залбирч өнгөрүүлье. Одоо ч гэсэн хамт залбирая те. Та бол бидний хайрладаг эзэн. Та бидний төлөө торын ганц хайртай хүүгээ илгээсэн эзэн. Хүмүүс бие биендээ уучлал, нэгүүлсэл, өршөөл, сайхан сэтгэл бас зориулалт гаргаж өглөг өгч янз бүрийн зүйлийг л өгчээд. Гэхдээ энэ дэлхий дээр тань шиг ямар ч гим зэмгүй хүүгээ энэ дэлхийн хамгийн гим нүгэлтэй хүмүүсийн төлөө өгсөн нэг нь байхгүй. Тийм нэгнийг танаас өөрийг сонсоогүй. Тийм учраас таны энэ өршөөл хайрыг ойлгож мэдэж амьдрахад туслаач. Мэдхгүй анзаарахгүй хийсэн бүхий л гим нүглүүдтэй энэ цаг мөчид гимшиж байна. Есүсийн нэрээр биднийг өршөөгөөч. Залбирэн гуйсан таны өмнө үргэлж сул дорой байгаад байдаг. Хитэч төгс болохгүй ч гэсэн таны хүү Есүсийн дотор аврагдсан таны хайртай хүүхдүүдийн нэг таны бидэнд өгсөн тэр аврагч Есүсийн нэрийг барин орчлон ертөнцийг бүтээсэн чинь талархан амьдралыг мөн бүтээж байгаа чинь талархан залбирэн гуйж байна. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийгч нь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.